Яг уу. За бүсийн уралдааныг зохион байгуулахын ач холбогдлыг яг яаж харж байна? Энэ бол одоо 2011 онд Өмнөговь аймгийн засгийн газрын уралдаан 2011 онд Өмнөговь аймгийн Баянлаа сумын одоо цөлжилттэй тийм газар болж ирсэн. Тэгээ 14 жилийн дараа засгийн газрын уралдаан бас говийн бүс нутагт болж байгаараа их ач холбогдолтой. Ер нь газар дээр нь ирж хуралдах шиг одоо ач холбогдолтой зүйл хаач байхгүй. Энэ бол одоо яавч одоо эдгээр нэг талаас харахад бол төсөв мөнгө хүндрэлтэй одоо зарж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ яг энэ уур амьсгал дунд нь ард түмэн дунд нь одоо оролж байгаа нь бол одоо маш ач холбогдолтой юм аа. За Монгол улс бол одоо 2024 оны сонгуулиар албан ёсоор өсчилсэн одоо сонгуулийг хийсэн. За ингэж ээж одоо бүс нутгийн төлөө бол монголчууд анхаарлаа хандуулж байна. Монголын 4 аймгийн говьчууд нэгдэж байна. За энүүгээрээ бол онцгой ач холбогдолтой. Бид бол говьчин бол зөвхөн өөрийн аймгийн одоо өөрийн төрсэн одоо сонгогдсон аймгаар ярьдаг байсан бол одоо бол одоо Хөрш аймгийнхаа тухай хамтран яаж хөгжих тухай одоо зам харилцааныхаа тухай боомтуудынхаа тухай ярьж байна. Тэгээд энүүгээрээ онцгой ач холбогдолтой байна. Энэ асуудал одоо хөгжиж байгаа асуудлыг үүсгэж үнийг шийдэх галзтай. За ерөөсөө одоо говийн бүс нутгийг хөгжүүлээ. Ер нь Монгол улс одоо хөгжиж гэвэл яагаад одоо Монгол улс хөгжиж гэвэл говь руу анхаараарай гэдэг ч одоо Монгол улсын 2028 он хүртэлх 14 мега төсөл гэж байгаа. Мега гэдэг одоо гадаад нэр боловч одоо 14 хамгийн том ач холбогдолтой төслийн 7-8 нь бол говьд хэрэгжих юм. Говьд энэ 7-8 мега төсөл хэрэгжихэд бол усгүй бол хэрэгжихгүй. Одоо гүний усаар олон жил нүүр суугаалаа, зэр суугаалаа тий. Одоо энэ гадаргын усаа ашиглаж энэ усны төслүүдэд нааш нь авчирч энэ 14 мега төслөө хэрэгжүүлэх нь бол одоо засгийн газрын тэргуун зорилт. Тийм учраас энэ усны төсөл бол онцгой ач холбогдолтой. Дээрээс нь бол усыг зөвхөн авчраад үйлдвэр барих гэдэг биш. Ус авчирснараа говийн одоо экосистем энэ цөлжилтийг бууруулах, экосистемыг хамгаалах, говийн хөдөө аж ахуй, энэ говийн одоо газар тариад эрхэлж байгаа энэ хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэх, энэ нарны их энергийг ашиглах, энэ одоо салхины их энергийг ашиглах, ингэж одоо эрүүл хүнсний ногоо тариалах гэх их мэтийн одоо олон асуудлуудыг шийдэхэд бол ус бол үнэхээр ач холбогдолтой.